За сайн байцгааж гэнэ үү? Унах нарнаар нутгаж өгөн мочиж явнаа. Бөстön өртөнд болсон 2 өдрийн наадам сайхан боллоо. Хүн цөөхөл өмөртөн сэтгэл гаргасан наадам нь бахархалтай сайхан байлаа. Бөстön өртөө гэдэг энэ газар одоо хэдийгээр 100 гаруйхан монголчууд аж төрөн амьдарч байгаач өөрийн гэдэг өвөрмөж төрх үндэстнийхэн онцлогоор хүмүүст тодоос тод танигдж байсан. Энд чивэр чимчгэр чин сэтгэлийн хүндэтгэл оршсноор наадам нь бүр гоё болсон. Энд мануусын авчирсан захар нутгийн өвөрмөж цагаан идэ махмахан бүтөөгдгүн боо боорцхон энэ нутгийн хэдийгүй гадна дотноос ирсэн олон хүмүүсийн анхаарлын чиг болж чадсан. Биднэрд нийгэм аж ахуйн ямар хатуучийг таарж байсан ч өөртөө бид энэ төм төжгөнсөн бом божгонсон олон хүний дунд өөрийнхөө хөл уулыг олж явах нь хамгийн чухал. Өөрийн гард байгаа хамгийн чанартай байгаалаг бүтөөгдгүнээ өрөөл бусдад төгөөн танилцуулах энэ удаагийн минь зорилго байсан. Суутай чай, наадмын хуушуур, хөлөг морд, хүчит бөхчүүдээр бид нэр наадмын хүрээг жижигрүүлж байсан ч биднээ өөрийн гартал байдаг байгаалаг хүнс маань ямар их худам хүмүүсийн анхаарал төрж байгаа өөрөө энэ газар очиод өөрөө хажууд нь харж өөрөө оролцож байгаа зэ мэдсэн. Нартай хуртай дэлгэр наадам сайхан болоод өнгөрлөө. Энэ наадамд ирээд би одоо хүмүүс өвтэй байхдаа ямар их хүчтэй байдаг гэдгийг харлаа. Бид нэр өөртөө ханчаадан жалварж биш хаана газар очиж биднэрд байгаа юм хүмүүст ямар их хэрэгцээтэй байдаг гэдгийг өөртөө бид нэр ирж үжих хайж очих хэрэгтэй чаг иржээ. Бид нэр алхсан нэгнийхэн хормойноос нь чангааж биш холынхон замд дөрөө харшуулж явбал холын зам улам амархан хорох биш үү?